улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх шаардлага байгаа юу? Энэ асуудал дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ? Байлгүй яах вэ? Ер нь улс төрийг алуулах энэ санхүүгийн нөлөөнөөс л ангид байлгах зүг болоод байна. Одоо манай өнгөрсөн бид 20 жилийн алдаа оноо харахад бол улс төрийн намууд санхүүгийн асуудалтай холбоотойгоор л хүнд байдал ороод байна л да. Шилэг дамбын асуудлыг ярьцгааг үзлээ л да. Тий. Бас үнийг л хэлж байна. Үнэн байдал. Энэ намын ерөнхий нэрмжийн дарга, тэгээ жижиг нам олон төмнөөс дэмжлэг авахын тулд их л олон юм авч өнгө хариуцлагыг үрж байгаа шүү дээ. Тийм амаргүй зүйл байгаа. Ер нь гишүүдэд ер нь нэм зэргийн одоо үүрэг хариуцлага ноогддсон болов танд ийм одоо хариуцлага байгаа юу? За миний хувьд бол байхгүй байна. Энэ чинь мэдээж үүрэг бол ноогддгоо. Миний одоо өөрийн санаачлаг байж болно. Би одоо за тэгээд намуудаас гол нь бол тийм чиглэл хариуцсан ажлын хэсэг баг гараал зохион байгуулдаг. Миний хувьд энэ хандив мөнгөний ийм асуудал юу санаад ах сүлээ энэ намын ажил орж үзээгүй юм байна. Ер нь болцоо зохион байгуулалтын чиглэл рүү л өөр чиглэл одоо хариуцлага хүлээж ажиллаж яасан байна. Өнөөдөр одоо улс төрийн намуудад хуулийн дагуу бүрдүүлж байгаа санхүүжилт бол үнэхээр үйл ажиллагаа явуулахад нь хангалтгүй юу гэвэл хангалтгүй байдаг. Угаасаа намууд одоо байнгын одоо аппарат залинжуулна тийм ээ, байнгын бүдэр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Дээр нь одоо иргэдтэй уулзалт хийх, янз бүрийн одоо арга хэмжээ зохион байгуулах гэл байнгын үйл ажиллагаа явуулах болно шүү дээ. Тэгэхээр намын санхүүжилт бол хангалтгүй хуулийн дагуу бүрдүүлж байгаа их үүсвэр. Тэгэхээр энэ бол өөрөө буцаад одоо байнга одоо намын ажлыг хариуцж байгаа хүмүүст гишүүдээсээ мөнгө гурц хараалтах. Тийм ээ. Дахиад намын гишүүдээсээ танд өгөөрэй гэдэг юм руу явна шүү дээ. Энэ бол одоо намуудын л амьдрал л та. Нөгөө талд нь энд одоо хуулийн дагуу одоо их усрыг бүрдүүлэх боломж олгож байгаа бол шилэн дансны хуулийг юу шиг стрийн намуудыг одоо шилэн данстай шаардлага тавих. Ийм шаардлагатай л гэж би харж байгаа. Бусад орнууд байдаг их орчсон орнууд байдаг их чухал зүйл бол намын санхүүжилтийн зориултын зааж өгдөг. Нам юу хийх ёстой энэ тэр одоо чиг үүрэгтэн зориулаад тухайн нам бодлого одоо боловсруулах судалгаа хийх буцаад бодлогоо олон нийтэд таниулахад яг энэ тэг таг хэлбэрээр ажиллахад жишээлбэл нийт санхүүжилтийн 30% энд зарцуулах ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд тодорхой байдлаар санхүүжилтийн заагаад өгчнө гэдэг бол намын хийх ажлыг илүү тодорхой болгож байгаа санхүүжилтийн механизм өөр эрүүл болох хэлбэр л дээ. Намуудын санхүүжилтийг боловсронгуй болох асуудлаар танай нам ер нь ямар байр суурьтай? Нам өөрөө одоо жишээлбэл 20 эдэн нам бүгдээр парламент судалтай намууд одоо төсөөс тодорхой хэмжээний мөнгө авч байгаа. За миний одоо судалтай тойргийн мөнгө эдэр нам руу очиж байгаа байх гэж би бодож байна. Жил болгон судлалын мөнгө парламент судалтай намуудад хуваарлаж байгаа. Энэ бүхэн болоо нам руу очиж байгаа байх. За манай нам бол жишээлбэл бус намуудын яадгийг мэдэхгүй. Манай нам бол энэ 4 жилийн тайлангаа тавиаг л байгаа л да. Энэ тайлангаа тавих хэрэгтэй болох байх. Нэгэнт хуулиар хандив авах зөвшөөрсөн учраас бас тодорхой хэмжээний хандив авах сонгуулийн үеэр л ийм процесс л болно. Тэгээ улс төрийн намууд жишээлбэл нэр дэвшигчдээс мөнгөний босго тавьж байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө улс төрийн нам өөрөө улс төрд авилгаар орохын, авилагчид орж ирэх үүрлийн ийм одоо анхны шалгуур болчиход байгаа байхгүй. Яг нь над мэтийн амьтад бол жишээлбэл тийм мөнгөний шалгуурт бол тэнцэхгүй. Тэгээд улаас мөнгө ч өгдөггүй л дээ. Өөр шалгуур нь бол надад байна. Нөгөө босгон нэр хүнд санал авах төр бололцоо, тойрогоос гарч ирэх бололцоо байгаа. Миний хувьд бол улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг өргөн бариад энэ арчилсан нам дээр яг гацчихад байна л да. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийг бол өргөн барьсан. Тэрийг авсан гэдэг. Ерөнхийлөгчийн хуулийн дээр тийм юм огт байхгүй байхгүй. Бүртгэл хяналтын тухай асуудал оруулж ирсэн байлээ. Бүртгэл хяналтын асуудал бол нэг тийм одоогийнхоосоо бол нэг муутцсан гэж би ойлгохгүй. Санхүүжилтийн асуудлыг бол энийг бол зайлшгүй шийдэх ёстой. Тэр утгаараа бол миний бол юу гэж яагаад тэр улс төрийн миний нөгөө санаачилсан хуулийг л одоо яаралдаа аваач. Тэгэхгүй бол ерөн зүгээр энэ бол цаашдаа бүх намуудад байгаа энэ намын дарга нарт байгаа ачаа юм даа л гэж байна. Өөрчлөх шаардлагатай байгааг бид нар 4 жил ярьж байгаа. Энэ хоёр дарга бараг 8 жил 10 жил ярьж байгаа. Бид нар бүр албан ёсоор хуулийн төсвийг манай улсын хурлын гишүүд өргөн барьцсан. Өргөн бариад зөндөө болж чинь хилцэхгүй байгаа. Ямар одоо арга замыг та бүхэн санд болгож байгаа вэ? Ер нь бол ганц л зарчим байгаа. Ер нь Монгол улс шиг ийм одоо эдийн засгийн нийгмийн байдлын байгаа үед бол ер нь татвар төлөгчдөөсөө буюу төрөөс л улс төрийн намын хариуцлагын хэмжээ санхүүжүүлэх хэрэгтэй. Улс төрийн одоо парламентын одоо гишүүнтэй
нам бол нэг ондоо байх хэвээр, бүлэгтэй нам нэг ондоо байх хэвээр, засгийн эрх барьж байгаа нам нэг ондоо байх хэвээр. Ягаад гэвэл тэр нам чинь өөрөө бодлого хийгээд байгаа байхгүй. Тэр бодлогыг өштэй хин нэгэн хувь хүний одоо мөнгөөр эсвэл хувийн компани мөнгөөр санхүүжээд ирэхээр чинь энэ хурал дээр чинь те янз янзын компани сонирхлууд орж ирэл те 5-7-ог нэг иш нь болох бол, оюутрог нэг иш нь болох бол, тэгэл одоо те гачууртыг нэг иш нь болох бол бүх лобби энд явж шít. Тэгэхээр энэний хажууд бол бид нар одоо жинхэнэ одоо ард түмний хөтлөө ажилтдаг байхын тулд нам ямар нэгэн баян хүмүүс хамааралтай байх ёсгүй байхгүй. Тэгэхээр энийг л бид нар одоо байнга ингэж хийж байгаа юм шиг. За